Чингид авраа онцлогоо хийлгэн гинэ. Манай дадлага хичээл дээр. Манай багш. За үргэлжлүүлж л авах байлаа. За өнөөдөр бидний нэг зочинтой Батмагна Төрмөгнө. Төрм болчихлоо. Төрмөгнө гэдэг хүний авраг гаргаж чаддаас яа вэ? За мэдээж энерги алдагдлын тухай хамгийн түрүүнд ярих хэрэг байна. За 20% алдагдлыг зааж байгаа юм шүү дээ. За тэгээд энэ дундаж гэж хийж болно. Дундаж. За мэдээж их бол биш байна, аялдаа бол биш байна. За тэн дээр одоо юу гэх юм урдасаар идэх байлаа мэдээж ногооноос том харагдаж байгаа гэдэг нь болохоор сав томтой юм байна гэсэн юм. Энерги сайхан томтой ихтэй юм байна гэсэн. За одоо бол энэ алдагдсан байгаа юм шүү асуудагтай. За юу гэдэг нь ногоонороо урдасаар идэх бол хүрээг заадаг байхгүй. Хэр хэмжээнд байх вэ гэдгийг заадаг. Хажуунаас идэх байлаа болохоор одоо ямар байгаа юм бэ гэдгийг заадаг тийм. За тэгэхээр ерөнхийдөө юу гэдэг нь алдагдaltaй явж байгаа юм анхаарах юм байна. За мэдээж нөхөд авах хэрэгтэй байна гэсэн үг байна. За магадгүй юм том энергитэй хүмүүс бол юу гэдэг нь нэг талаараа дүүрэн үе дээр бол донор энергитэй хүмүүс гэсэн үг шүү дээ. Энерги ихтэй, илүүдтэй, ихтэй хүмүүс гэсэн. Зарим нэг талаараа юу гэдэг нь юм сүнслэг хүчтэй байгаа гэдэг юм уу. Та ингэж хараараа зэн доошоо нэгдүгээр бүрд хэрвээ том байх юм бол сүнслэг одоо өсөлт байгаа юм. Өмнөх наснда бас сүнслэг өсөлттэй удмын хувьд бол удам дунд нь сүнслэг өсөлт байсан гэдэг юм байна. Удамдаа хүчтэй хүмүүстэй байсан. Өөрөө бас одоо титалийн үйл байгаа гэдэг нь хийж байна. Тэгэхээр мэдээж донор гэдэг утгаар нь хэлжсэн шүү дээ. Баг зэрэг одоо их өөртөө ирдэг одоо бардамнах гэдэг юм уу. Тиймэрхүү чанарууд бас ороод ирэх талаар хэлчихдэг. Нэг эртээ гэсэн утгыг хэлдэг. За тэгээд том энергитэй учраас юу гэдэг нь амархан сэтгэх юмуд бас харагдаад идэв. Тэгэхээр сайн анхаарна гэсэн утгатай тийм. За том энергитэй учраас магадгүй юу гэдэг нь ялангуяа та алганы энергийг нь бас харж байгаа. За алганы энерги 80 гэдэг явцсан юм байна. Нөгөө талдаа 80 60 70 90 70 тэгэхээр алганы энерги болохоор тухайн хүний юу гэдэг нь оюун санааны хүчийг бас илэрхийлж байгаа тийм. Тэгэхээр оюун санааны энерги нь бол сайхан юм байна. Тэгээд сансрын энергийг бол авч чаддаг юм байна гэсэн утгатай. За энэ дээрээс ингээ харагдахаар мэдээж толгойн энерги устдаа нь харьцуулахад бол хамгийн том толгойн энерги л байна. Тэгэхээр сансраас энерги авч чаддаг, дээрээс энерги авдаг тийм. За тэгээд сав нь илүү юм том байж идэх юм байна гэж хэлж байна. За тэгээд харагдахад тэгээд бардам өнгөрөө юм шиг мөртөө цагаан цайлган хүмүүс байдаг шүү дээ. Өөртөө ирдэж идэг эртээ гэсэн. За тэгтээ цагаан цайлган одоо юу гэдэг дотроо нэг юм хар бүрэн бодчих байгаа ч юм уу тийм. За тэгээд харагдах байдлаар энэ том энергитэй учраас ер нь яаж хийж байгаа л одоо юу гэдэг нь бусдад тусдаа дэгтэй зүйлийг хийх гэж хичээдэг хүмүүс их. За магадгүй туссныхаа хариудаа ингээд талархдаг. Одоо магадгүй тэр нь үрдүн гардаг бол баярлдаг гэдэг юм шиг шүү дээ. Яг нэгснэ хүнд тусалчвал тэрнийхээ хариуг одоо юу юм тийм. Хариу нь одоо яг тэр дороо гараад магадгүй одоо шууд хүн талархаа илэрхийлэх юм байна. Тийм байдлууд нь одоо өөртөө туслан одоо баяр санагдана. Яг тийм юм дээрээс ирч хүч уран зориг авч явах шаардлагатай ч юм уу тийм. За мэдээж юу тийм том энергитэй байхад зарим нэг талаараа юу тийм хэн нэг хүн доромжлуулах их дургүй. Хэн нэг хүн доромжлох юм бол шууд ууралдаг. Хариуг нь барьдаг ч юм уу тийм. Тийм хөдөлгөөн байна. За тэгээд зарим нэг талаар энэ том энергитэй хүмүүс нэг
итгэж найдсан хүмүүстэй гоё нээлттэй одоо өөрийгөө нээж илэрхийлж явдаг. Зарим нэг хүн үедээ болохоор ингээ хаалттай дутагшаа байдаг тийм тул юм. Тэгэхээр итгэж найдсан хүндээ нээлттэй зарим нэг хүн дутагшаа. Гэтэл энэ том нэртэй хүмүүс ер нь одоо их харагдах заримдаа одоо тийм хүмүүсийн анхаарлын төвдөртөх хүсэлтэй байдаг. Энэ бол тэр нь их чухал байдаг ч юм уу тийм. Анхаарлын төвдөртөж одоо тэрэн дээрээсээ одоо ирч хүч юм авах гэдэг ч юм уу. Эсвэл одоо би чадчихна гэдгийг харуулах тэр нь их чухал байдаг ч юм уу тийм. Мэдээж тэгснийхээ хэрээр одоо илүү их хүчтэй болж илүү их одоо нэгсэн яг үрдүн өөрөө хурдан харагдаж ирэх зүгээр байдаг юм тийм. За иймэрхүү юмуд байдаг. За тэгээд том энергитэй учраас мэдээж юу юм хамгаалалтаа жоохон илүү сайжруулах. Нэгдүгээр эсвэл одоо өөрийнхөө цэвэрлэгэн дээр илүү сайдраа анхаарч явах тийм. Тийм тал юм хэрэгтэй. Харагдах байдлаар болохоор доошоо шох үзүүлэлттэй болчиход байна тийм. Нэгсэндээ одоо нийгэмдэр эзэж байгаа байр суурь майнер руу бол жоохон гарч байгаа юм шүү. 20 удаа гэсэн утгатай. Мэдээж хэмээс үүдүүд азтай байгаа учраас одоо их том хэмжээнд унахгүй одоо явж байгаа гэсэн утгатай. Гэхдээ яг бодитоор бодох юм бол магадгүй их баялагын уралдаг зүйлсийг магадгүй одоо байгаа одоо ийм ноён руу гэдгийг ерөнхий утгаараа болохоор хань жил үр хүүхэд эд баялаг алдарны амжилттай юу гэдгийг тэр утгаараа яаж болно шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө жоохон тогтворгүй байгаа юм байна. За би зүгээр л одоо ийм толгой одоо сэрэг төсөөлөн бодох, ургуулсан бодох чадвар сайтай байгаа учраас шийдвэр гаргах, сонголт хийх чадвар сайтай учраас олон юмыг олж харах чадвар сайтай учраас одоо унгаачихгүй шиг аваа явж байгаа. Түүнээс шууд эврэг цаг хугацаа нэрэ байгаа гэсэн. За ер нь юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энд нэг юм хазгаа гэр орж ирсэн юм шүү. Гал шаардлагатай болсон явж байгаа наа гэсэн үг шүү дээ. Энд нэг юм гэр байгаа юм. Нэг юм жижигхэн гэр байна. Сайдрах юм бол ер нь хэдий үгүй гал тавих хэрэгцээ үүсчихэд явдаг. Окей, гал тавьчих юм бол ноён руу батыг болчих гээд байгаа юм. Бага зүйлээ батыг хадгалчих гээд байгаа юм байна гэдэг юм тийм. Ерөнхийдөө сэрэг энергитэй юу сэрэг биш. Ер нь том энергитэй тийм сав ихтэй байгаа учраас галыг ер нь их намдгинж явах хэрэгтэй. Галын үйл их чухал гэдэг юм уу? Галтаа их чухал гэдэг юм уу тийм. Тэр зүйлүүдэд их анзаарч явах их зүгээр юм байна гэсэн утгатай тийм. Одоо ер нь энэ бодол дунд энэ дээр ч гэсэн бас нэг юм гэр орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй юм устдын галуулуудыг тавих ч юм уу, ямар нэг гал тавих ч юм уу, ямар нэг одоо юм хийхэд төлөвлөж байгаа гэж бас болдог тийм. Энэ баг гэр шиг харагддаг. Нэг бол овоо ч юм уу, ууч аж болно. Тийм гэр шиг харагддаг ууч гэдэг юм. Юу гэдэг юм бэ? Тиймэрхүү зүйлийн тухай бодож байгаа, одоо хийхэд төлөвлөж байгаа ч юм уу. Энэ толгойн дүүрэн байгаа хүмүүсийг бол нөгөө бодсон бодлоо сансан үйл байгаа гэсэн утгатай л да. Энэ бол өөрийн гэсэн бодсон бодолтой байж байгаа, төлөвлөгөөтэй байж байгаа гэсэн. За тэгээд тэрэн дээрээ юу гэдэг ямар нэг юм хийх гээд зорж байгаа ч юм тийм. За том энергитэй хүмүүсийн зарим нэг алддаг зүйл бас байдаг. Тэр нь болохоор нөгөө бодлогогүй, заримдаа нөгөө нэг бодлогогүй байдлаар алдчих гэдэг ч юм уу тийм. Сэтгэл хөдлөлтөд тултал шийдвэр гаргачих гэдэг багтаа тийм бас байдаг учраас ятад энэ нэг анхаарч зүгээр гэдэг. Гэхдээ юу гэдэг зохиол бичих байд юм уу, уулын төсөөлөх байд юм уу, тэр чадрууд нь бас дагаад нэмэгддэг. Ямар нэгэн баригдах гэдэг юм уу, тэр зүйл хурдан басан зохицох чадвар их өндөртэй байдаг ч юм уу тийм. Тиймэрхүү зүйлүүд байдаг шүү. За тэгээд эндээс харагдах байдлаар болохоор мэдээж нэг жоохон шок үзүүр доош ороод ирчлээ. Уртаалдаа гал гэдэг ороод ирчлээ. Тэгээд тэдгэрийг сайхан анхаарах юм. Ерөнхийдөө бол гарцын үед нэгдсэн явж байгаа гэсэн утгатай байна тийм. Төлөвлөгөө гарцын үед нэгдсэн явж байгаа. Ерөнхийдөө бол жоохон ингээд татарчих гээд байгаа. Ялангуяа зөвхөн хүрдэн дээр буюу ханы холбоотой зүйл дээр татарчих гээд байгаа. Гэхдээ одоохондоо бол сайхан дэшээ байна. Орлогч гэсэн одоохондоо өсөж байна. Гэхдээ ерөнхий утгаараа ерөнхийдөө ихэр одоо цаг хугацааны хувьд одоо их юм жоохон харагдах гэдэг юм. Ерөнхийдөө харахад нэг жоохон тогтворгүй байдал үүсчих гэдэг юм тийм. Тийм гэсэн. За магадгүй юу хин миний бодлоор нэг тийм эд баялаг амжилттай гэдэг юм уу. Тийм зүйлээс илүүтэй сэтгэл зүйн амар амгалан байдал чухал ч гэдэг юм уу тийм. Сүнслэг төвшний хувьд одоо ийм хүүхний өсөлт хөгжил чухал байдаг ч юм уу. Тиймэрхүү төрлийн бас харагдаж болно. Ерөнхийдөө доошоо шок үзүүртээ дээшээ дүүрэн байна гэхээр оюун санааны амьдралаар амьдардаг одоо юмыг мэддэг тийм үү. За тэгэхээр доошоо одоо тийм өөрийн одоо аж ахуй амьдрал гэвэл
одоо эд баялаг үүдийн тэр зүйлүүд дээр илүү бас ач холбогдол хандуулахгүй бол хөдөлж бас магадгүй шүү гэсэн санаа тийм. За ингээд өөр юу аж болох юм? Ер нь одоохондоо бол бүгдээрээ ингээд хичээл зүтгэлтэй байгаа, дэшээ өсөж байгаа, болж байгаа. Тэгэхээр ер нь гэр бүл хайртай тийм мөнгө эд баялаг дээр бас анхаарал өгөхгүй болохгүй нэ гэсэн санаа тийм. За эрэгтэйчүүд дээр анхаарах жоохон их цаг авч магадгүй байна тийм. За нөгөөдгөр ташаа таац хэсгийн нэг хэсгийг эрхнүүд дээр анхаарах хэрэгцээтэй байна. За хөдөө үйл шагаа хэсгээр ил гарч байгаа байдлаар байгалийн нэр дутагдж байгаа юм байна. Ер нь магадгүй мэдэрчээж магадгүй тийш явчих, байгаль руу явчих, хаа нэг тийш явчих гэсэн тийм их мэдрэмжүүд орж ирж байсан магадгүй юм тийм. За хөдөө үйл хэсэг ингээ ил гараад удаан байх юм бол ер нь яг нэг тийм хөл жоохон сулрах шагаа жоохон хөдөө нэг бол жоохон жижиг хэмжээтэй хэсэг тийм. Эрэгтэйчүүдээ цаатар анхаарч байгаа магадгүй бөөрөндөө нөлөөлөх. За энэ бол илэрүүл баг шиг байна. Эргүүлээд үзэх гэж зааж. Баруун tas за ингээд хэдүүлээ анзаарч харах юм бол баруун урт талаас илэрүү жоохон нөлөөлж магадгүй юм байна. Эрэгтэйчүүдээ жоохон анхаарах юм байна. Зүүн уртлаас амьсгалын зам зүүнхийн уушиг руу жоохон нөлөөлж магадгүй юм байна. Ер нь тарих жоох амархгүй байгаа шүү. Холоо жоохон амрах юм байна. Тэгээд тархин дээр энэ хэсгийн нэрийг болохоор ачаалж байгаа гэсэн утгатай. Тэгээд толоо сайхан амрах юм байна. Магадгүй их шийдвэрлэх ёстой зүйлүүд байж магадгүй бодож байгаа зүйлүүд байж болох юм. Тэгээд ер нь толоо жоохон амрах болохгүй байна гэсэн санаа авч шиг байна. За мөрөний талаас болохоор би илгээ анхаарах гэжтэй. За тэгээд энэ магадгүй энэ авирганы доод тал руу, даалны доод тал руу хатгаж шийдэж хөвч бас магадгүй болж шүү. За хоёр талын хөл энэ анхаарах, ташаа таац руу анхаарах, мөрөний доод үе яг энэ ахар сүүл хэсэг рүү анхаарах шиг байна. За хамгийн хотолтой газрууд бол ерөөсөө л юм байна тийм. Эрэгтэйчүүд, хөл, илэг, зүг. За тэгээд авирганы даалны доод талаар хий хураад байж магадгүй юм. За тэгээд хоёр талын шүүж толгой тийм. За тэгээд толгой бол жоох ачаалж байгаа учраас толгоос хамраа. За зүүд нойрын сайтар анхаарах юм байна. Зүүд нойронд бол их олон янзын мэдээллүүд ирж магадгүй юм байна. Бүгдийн сайхан шүүж тунгаах тийм. Зүүдний одоо холбоотой зүйл дээр бас сүүлийн жоохон зүүд нойр тавгуурх ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас харагдаж магадгүй шүү. Гэсэн зүйлүүд харагдаж байгаа юм байна. За өөр бусны нэхэл гэдэг зүйл байгаа юм байна. За энэ бол зүгээр байгаль дэлхийн тухай бодож байгаа, ийш тийш явах, дахих одоо ядах үед тиймэрхүү зүйлүүд бас бодогдож байгаа ч гэдэг юм. Тийм зүйл байгаа юм. Би жил болгон мод тавьдаг. Сайн дураараа. Олон энэ жил баруун аймагуудаар мод тавих одоо тийм төлөвлөлттэй байсан. За. Тэгээд тэр нь бол донгод дэжээс асуудал бие удаад амар гэдэг байна. Бие удаад амар. Өөрөө болохоор явчмаар байна. Өөрөө л явцсан. Жил алгасахгүй гэдэг болохоор. Тийм. Би энэ ямар хаа юм. Сайн ярьсан надаас юм. Ер нь бол би бас нэг гоо сайхны газар бариад бас хийж байгаа. Зэнгүүт зүрхний асуудалтай хүн илэг бас одоо хүмүүсийн арцгийн ажиллаж юм тийм бас өөртөө татаж имжлээд байгаа. Татаж аваад тэрийгэ гадагшлуулаагүй талгүй. Яаж гадагшлуулдаг юм? Ер нь бол бүх юм л энерги байдаг учраас би өөртөө татгаас зам байдаг юм уу. Одоо зүрхний асуудалтай амьсгалын замаас үүдч нэг тийм зүрхэн зогсох гээд байдаг ч юм уу бүр нэг тийм өвчтэй 2-3 хүн байдаг. Тэгэхээр тэрнийг нэмийг өөртөө татаж авах тал юм уу да. Байж болно тийм. Ер нь бол юу л да. Дахиад ингээд хэмжээ дараагийн удаа үзэхэд энд олон удаа үзсэн юм мэдчихэв тийм. Дараагийн удаа хэмжээд харах хэрэгтэй. Магадгүй дараагийн удаа хэмжээ харахад хэр хурдан хугацаанд гадагшлуулдаг гэдгийг анзаарчих хэрэгтэй тийм. Тэгээ магадгүй гал дутагдаад байгаа болохоор магадгүй тэр бариалцлыг галтаа хослуулах юм арга зам байна жоохон бодож үзэх тийм. За тийм удаа одоо ингээд бариалцлаа хийгээд гадагшлуулах хугацаанд одоо
хэр байна зүгээр байж хад өөрөө ингээд нөхөчдөг. Зүгээр л амралт жоохон хэрэгтэй байдгүй. Гэх мэт юмудаа өөрөө ингээд туршиж байгаа. Дахин авраад ирж байгаа. Тэгэл харчих хэвээр. Юмуд энэ болохоор угаасаа том авраатай байгаа учраас магадгүй хурдан алддаг. Хурдан амрахаас хөвчдөг бас амрахаалцдаг. Гэхдээ амрах нь нөхчдөг байх. Төрлийн юм багч бодож байгаа. Тэгээд эндээс ингээд хэдүүл анх ихтэй нөө алганы зураас бол оюун санааны хүчийг илэрхийлдэг. Гэхдээ бас алганы хүчээс илэрхийлж гандаа энергитэй гэсэн үг илэрхийлж байгаа шүү. Тэгэхээр энэ бол гартаа бол хуримтлагдсан энерги их байгаа юм байна. За тэргээ угаасаа гадагшлуулж явах хэрэгтэй байна гэсэн утгатай. Ямар ч төрлөөр одоо жишээ нь барьж явах хэрэгтэй, зурж явах хэрэгтэй, бичиж явах хэрэгтэй гэдэг өгч явах хэрэгтэй ч юм уу тийм. Тэгэхээр алганы энерги хуримтлагч гэсэн. Нөгөөдөө ингээ урдаасаа хараад та анзаарах нь гарыг ороосон юм энергийн бөөгнөрөл байвал бас гартаа энергитэй гэдэг шүү дээ. За ингээ хэлүүлээ харахаар яг уулсны хоригдлохээс илүү тийм гарыг ороодсон уу? Наадлаар нэг жоох ороод ирсэн. Тэгэхээр бүр илүү бас харагдаж байна гэж ойлгож байна. Гартаа энергитэй юм байна. Тийм гарнаасаа дамжиж энерги гаргаж явах хэрэгтэй юм байна шүү. За тэгэхээр тэр их энергийг одоо гаргаж явахгүй болохгүй нэ гэсэн санаа тийм. За тэгэхээр одоо энэ бараа засгийн чинь бусдад одоо тэр энийг өгч байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бол өөрийгөө мэдэрдэг төрлийн хүмүүс байдаг шүү дээ ийм хүмүүс. Яа тэгэхээр цаанаа ингээд за надад амралт хэрэгтэй байгаа маань даа гэдэг мэдэрдэг ч юм уу тийм. Эсвэл одоо за би ингэж гэж байгаа юм байна даа гэдэг мэдэрдэг ч юм уу тийм. Тийм төрлийн хүмүүс байдаг шүү. Анзаараад тахад. За ингээд үргэлжлүүлээд одноо за ер нь сайхан энергитэй болж чадах юм уу? Ер нь бол энергитэй юм уу? Том энергитэй тийм. Одоондоо бол нөх хэвээр юм. За мэдээж арын тал ээжийн төлөө удмаас бол хийх ажил бол бас байж л байгаа юм. За тэтгэвртэй гараараа болов байна. Цаг хугацааны хувьд бол хийх ёстой зүйлүүд бол угаасаа байгаа юм тий. Арын тал ээжийн төлөө удмаас шоу үзэлтэй ороод ирж байгаа юм. 2 3 дахь арын төлөө 2 3 дахь үеэс ээжийн төлөөс нэлээд олон үеэс дэшээ хийх ёстой зүйлүүд. Амаа би тэндээс одоо заларч байгаа хүмүүс бас байх талтай юм байна гэсэн юм тий. За арам тал хожим хойтол арам хойтол зүүн хойтол за ийгдээ бол энэ удмынхаа хүмүүсийг нэг зөвлөж байгаа галыг нь дахиад юм уу тэгээ удам өрөг усааны тийм уулзалт хийхдээ одоо бусдыг бүгдийг зөвлөж байгаа нэг сайхан гал дахих байт юм уу зам хийх байт юм уу тийм хэрэгцээ бас үүсч байгаа юм шүү юм да тийчээс болох юм шиг байна. Энэ жоохон дурггүй юм аль талдаа. Тэгээд ер нь тэгж бөөгнөж уулзах. Тэм заавал өгдөг юм. Ер нь тийм хэрэгцээ байвал гарлаа. Тэгээд уулна болов. Тийм. Тэгэхгүй бол бас ноён амьдралд нөлөөлнө шүү. Ер нь бол 40% нөлөөлөд 30% нөлөөлдөг гэж үздэг юм. Яг бий болдог гэж үздэг юм. Удмын үйлдвэр бол байгаа юм. Түүний засаг залруулах үйл даалгавар байгаа юм. Тэрийг бол бөөнөр өөртөө үүрэг гэсэн бодлоор ханддаг. Аваач болсон тийм. Гэхдээ одоо магадгүй тэр үүрэг даалгавар надад байгаа тохиолдолд яг бас нэг юм бодож болох юм тийм. Өөрийн зүгээс хийх ёстой зүйлээ хийж байгаа. Ер нь яг одоо ингэ харахад зүгээр ноён руу доошоо шавхуу зүртэй болоход нөгөө нөлөөж ийнэ гэхээр артлаас уртлаас цөмөрсөн цохилт нөлөөж байгаа гэсэн үг шүү дээ. Урдаасаа ардаасаа цөмөрсөн цохилт нөлөөж байгаа. Уртлыг нь бол өөрийнхөө гал боломжтой бодож байгаа. Артлыг бол урдны үйлдвэр бөгөөд тэдний гал боломж гэсэн утгаараа бодож байгаа. Тэгээд энэ хоёр ингээ хоёулаа хоёр тишээ ингээд хөвдөд ирэх юм бол хөлний энерги бүр ийм хэмжээнд очно гэсэн. За хэдүүлээ зүгээр ногооныг стандарт төвшин гэж бодох хэрэгтэй. Ногооныг бол зүгээр стандарт гэх юм бол урдаас харагдах байдлаар ногооноос илүү байгаа шүү дээ. Аврам. Тэгэхээр яг дунджаас дээгүүр төвшин очих гэсэн. Одоо нэгсэндээ би байх ёстой зүйл авах ёстой зүйл аваагүй гэсэн. Хүрэх ёстой газараа хүрээгүй байгаа гэсэн үг тийм. Хажуунаас харсан чи юм байх ёстой тийм. Яг тийм болоод хэтрээд ирэхээр нэг хэцүү юм толгордог. За тэр нь амарч чадах байлдаг. Ямар нэг байдлаар хин нэг нь тарааж гуул шатахгүй болохгүй. Одоо унтаж амарч чадахгүй, бие амархгүй, сэтгэл амархгүй, бачимддаг, бачимддаг юм гарч ирдэг. Тэгэхээр ер нь өөрийгөө маш их ядрааж иж унтаж чаддаг гэсэн. За яг тэр бол маш зөв байна. Гэхдээ ер нь бол энергийн том цавтаа, энерги томтой хүмүүс ер нь угаасаа мөнхөн шатах хэрэгтэй. Арилс хийдэг хүмүүс нь бол сайхан
фитнес даасан сургууль хийж явах хэрэгтэй, гүйж явах хэрэгтэй. Хүнтэй олон газар, хүн олонтой газар ороод сайхан ярилцж явах хэрэгтэй, өгч явах хэрэгтэй тийм. Ямар нэг байдлаар энийг шатааж явах хэрэгтэй. Үгүй болохоор мэдээж илүүдлийн талгаар нь шүү дээ. Илүүдл чинь тийм сайн бас биш шүү дээ. Илүүдл дээр ганц сайн бодох ёстой зүйл нь болохоор нөгөө хүний хөгжлийн түвшин маш их ахих байдаг. Аюуныг одоо маш олон талаас нь ойлгоод, ухаараад, тийм хөгжөөд одоо ийм аюулын харах үнцэг маш их дэлхийн хэрэг тэр хүний нэг задарч гэдэг. Яг энд нэг ийм ойлголт бас байж болно. Том энергитэй учраас одоо энэ тэрнийг ингээд бүр ингээд тараахтаа ийм хэмжээ хязгаараас давуулж болохгүй гэдэг нь бас болохоор тийм. Хэтэртэл ядарч тэрийг одоо яг тайвширлаа гэж бодох нь зөв байна уу? Эсвэл өөр өнцгөөс яг таарчлаа гэж бодох нь зөв байж болох уу тийм. Тэр юмнуудыг бас бодох зүгээр болов гэсэн санаа шиг зүгээр нэг санаа тийм. Нэгсэндээ өдөр тутмын үйл хэргийг тэнцвэржүүлэх хэрэгтэй гэсэн. Одоо магадгүй ийм гэсэн үг. Гэр бүл зориулах цаг гэдэг бол ойлголт. Үр хөвгөд зориулах цаг, ханы одоо сурч хөгжиж боловсрол зориулах цаг. Тэгээд ингээд хүнд ийм тал тийшээ одоо зөвхөн нэг зүйл биш те. Зөвхөн нэг зүйл биш ингээд тараасан өөрийгөө ингэж одоо юу гэж хэлэх зөв ойлгох. Санааг нь ойлгох. Хуваарсан. Одоо жишээ нь хөлний энерги бол ингээд энэ хэсгийн энерги бол ойр дотны хүмүүстэй гарах цаг зав гэж ойлгоё. Энэ хэсэг бол амьдралын эд баялаг буян шиг бусдад туслах тэдгээр зүйлд нийгэмд туслах тэдгээр зүйл зориулсан. Энэ бол хайранд зориулсан цаг хугацаа гэж. Энэ бол өөрийгөө хөгжүүлэхэд энэ бол аливаа юмыг таньж ухаарахад буюу бяцлахад ч юм те зориулсан цаг хугацаа гэж ойлгож болох юм. За тэгэх юм бол жигтгэн авч бол маш сайн гэсэн. Нэгсэн зөв хуваарлсан бол үнэхээр хүчтэй. Сайн нэгснүүдийг ерөөсөө бүгдийг хэрэгжүүлдэг юм байна. Одоо ингээ харах юм бол бүгд ийшээ бол одоо би арилгахад ганцаараа. Тэгэхээр ерөнхийдөө жиг биш байна гэсэн. Амьдралын хуваар яг тогтвортой биш байна ч гэдэг юм тийм. Зөв биш байна ч юм уу эсвэл хэтэрхий их бусдын төлөө байж байгаа тийм. Хэтэрхий их бусад тусалж байгаа. Магадгүй олон танигдаад олон хүмүүс ирж үзлээ бүгд завсар зайгүй шаваад байж магадгүй гэхдээ тэрүүгээ жоохон багсгаж ихтэй. Тэгхэн бол магадгүй юу гэх юм те амьдрал тэнцвэртэй ноён руу тогтвортой болоод ирэх юм гэсэн те. За гэхдээ юу гэдэг юм одоо энэ зүйлүүдийг харахаар бужигнаа их тав. Энэ хэсэг бол их гоё тайван байна. Оюун санаанд сайхан тайван байна. Гэхдээ ойр тойронд нь бол юм бужигнаа их тав. Одоо юу хэтэрхий их асуудлууд дэлгэрч идэг ч юм. Хэтэрхий их ангаагүй байдал байж идэг ч юм. Эмгцэгцгүй байдал байдаг ч юм. Магадгүй их юм түрүүн дээрээс харж байгаа амиугаа хичээсэн эрэгтэй хүмүүсээс болгоомжлог орж ирчихсэн. Тэгэхээр магадгүй их юм нэг талын онцгийг барьсан эрэгтэй хүмүүс юу гэдэг нэг тал руу хитийг туужсан эрэгтэй хүмүүс эсвэл одоо юу гэдэг уруу татах гэсэн эрэгтэй хүмүүс тиймэрхүү хүмүүс бол зөндөө байна гэсэн санаа. Ер нь нийтэмдээ ийшээ орсон. Нийтэмдээ энэ авраг ингээд татцсан гэх юм тийм. Тэгэхээр энэ нь бол юм бусдын одоо нөлөөлөл бусдын одоо ямар нэг тийм онцгой өөрийгөө бодсон амиа үлчээсэн хүмүүсээс жоохон болгоомжлох хэрэгтэй байна тийм. Асуудалтаас орж ирж байгаа шүү дээ. За мэдээ цагаан илэн бол байна. Юу хар илэн бол байна тийм. Хар илэн бол амьсраад орсон байж байна. За энэ удмын нөлөөлөлийг жоохон зэгслэх үр даалгавар эсвэл одоо энийг хийх байдаг юм. Яавал энийг би жоохон зэгцэж болох уу тийм. Энэ тал дээр нэг жоохон цаг хугацаа жоохон оруулчих зүгээр бодчих зүгээр тэрийг хийж ивэл бас зүгээр тийм. Яг ч бид нэр хин нэг хийхээ холбоо үргэлжлэл учраас тийм. Магадгүй удамд нь аварч чадах ганц боломж учраас магадгүй удмаас нь одоо найдвар ихтгэл найдвар одоо хүмүүс өгч байгаа учраас гэж тийм. Энэ дэр ингээд нэг цэг бол байж та энэ дэр ингээд дахиад одоо яг энийг хийхэд зориулагдсан одоо онгод юм хүлээж байгаа ч юм. Тэрийг ингээд сайн анзаарах юм бол энэ цэгүүд нь болохоор юм дугуй хэлбэртэй хажуу талаас ингээд цацарсан юу тойрсон нэг юм юу голд нэг ганц гэрэл асаагч нэг юм байна гэсэн утгатай байна шүү. Тэр гэрэл асаагч нэг ажлаа хийх хэрэгтэй байна гэх юм тийм.
За нэг ийм хөө юм бас хийж болох гэж бодож байна. За нэг жоохон соролтууд бас байгаа юм тийм. Нэг жоохон соролт, нэг жоохон соролт. Тойл байд юм уу танай юм ажилласан газар? Тийм байдаг. Тойлнуудаа цэвэрлэх хэрэгтэй гэж магадгүй. Ялангуяа одоо их ингээд арталд байдаг тойл юм. Орон яач юу? Лайк тасарчлаа тийм. Би гараад чинь. Би гараад чинь. Иймэрхүү араас нь сороод идэх юм тийм. За тийм энэ бол яг эд баялаг мөнгө авдаг гэх юм уу. Мөнгө эд баялагийг одоо сорж байгаа юм зүйлээ авдаж. Эд баялагын холбоотой зүйлүүд жоохон болгоомжлох хэрэгтэй гэсэн. За хүмүүсийн атажтай юм бол байхгүй юм уу? Цэвэрлждэг асуудал хамгаалт нь таарч байгаа. Гэхдээ жоохон харцаан илүү орж ирдэг хүмүүс багт байхгүй тийм. Тэр нь амьдрал нөлөөгөө гэсэн утгаар ярьж байна. За тэгээд ирээдүйн ингээ харьцуулаад бодох юм бол харьцангуй юм урагшаа шүү дээ. Одоо нэг яг зүгээр тааж байгаа шүү дээ. Ингээ магадгүй залуу насны энерги, ингээ залуу насны энерги гэсэн. Ийшээ бол арай орчин үеийн одоо цаг үеийн юу гэсэн тийм. Тэгэхээр ингээд залуу нас багтаа магадгүй юм бас саадгшээ. Залуу наснда эдрээ одоо эдрээ зөндөө байсан юм тийм. Ингээд өнгөрсөнтэй харьцуулах юм бол ирээдүй бол одоо харьцангуй одоо тонголог болж эхэлж байна гэсэн тийм. Энэ бол өнгөрсөн, энэ бол ирээдүй. Энэ зураасны дагуу хэр зэрэг бөөгнөр байгаа гэдэг нь өнгөрсөн ирээдүйг харьцуулж авч болдог тийм. Тэр өнгөрсөндөө нэг юм хэрэгснүүдтэй тийм. Нэгээс саадуудтай гэсэн. Одоо бол харьцангуй тийм юм тийм. Харьцуулж үзвэл энэ хоёрыг. За нэг юм хөө зүйлүүд бас байх юм байна. За одоо ингээд мэдээлэл зүгээр бодож төсөөлөх юм бол би зүгээр өгдөл янзын өгдөлтэй байна. Сайн зүйлүүдээр хаач бодж байна. За бодсон зүйлүүдээ аяндаа өөрөө хизээ төлөвлөө цаг хугацаагаа өөрөө шийдээд төлөвлөх хэрэгтэй. Мэдээж нэг мод тариад байгаа үйл явдлын гоё юм лээ. Бахархмаа гоё. Тэгээд яг оновчтой үйл юм. Өөрөө нэг бодож байгаа за надад энэ хэрэгтэй мэн гэдэг яг хамгийн оновчтойг нь олчихсан гэмээр л юм. Яа тэгэхээр хоёрдугаар үед чинь их стаж зөндөө байгаа гэсэн үг шүү дээ. Тэгмээ байгалийн энерги дотор байж тийм үү байгаль гоё яваад мод тариад тэр бол нэг хүчтэй болгодог ба. Одоо яг хэрэгтэй тань юм тийм. Одоо жоохон 4 жил тэр ажиллаа хийсэн болохоор хүмүүстэй уулзах, хүмүүс цагдаа гаргаач гэсэн учраас тэднэртэй илүү харьцаад байгаа. Тэгээ мод тарих юу олонний нэг хандив тиймээр явдаг ч юм уу. Тэгээд олон аймаг сумдаа маш шахуу явдаг зүйл байна. Зөв. Тэгтээ очисон газар усан нь бол сайхан болдог ч юм уу. Дандаа л хур бороотой гангачнд ажилласан тийм байдалтай л. Яг тийм юмараа дамжуулаад анхаа алчихсан юм байна л да. Заавал бүдний хүмүүсийн зөвлөлт дургүй тийм юмараа дамжуулаад хийчих. Аяндаа цаагаар нөлөөлөж байгаа шүү дээ. Тэгээд нэг тэтгэвртэй гарах явсан болоо байна. Царсан одоо нэг ашлах оруулах тал дээр яаж ер нь чинь одоо мод тариад очдог тийм ээ. Нэг гол нэг уургах мод цуцлах тал дээр. тэрийг одоо Монголын бүх гол ус газрын сав газар явна. Тэгээд тэр тухайн голд одоо мэдээж байнга уургас байдаг ч юм уу, үлээс, айлаас ургадаг. Тэгэхээр голынхоо одоо цааталт мод уургас ургасан байвал тэр хэсгийг одоо хөгсөн модуудын дунд залуу модуудыг ингэж хуулгаж. Нэг бол тусгай хашаанд одоо харгалзах хүнтэйгээр тавьж ургуулах. Тийм байдлаар модод тавьж байдаг. Ер нь ихэнх нь бол 100-ны 70% нь бол ер нь бол байгальд нь өөрөөр нь гэж суулгахыг хэлээд байна. Урах хангаж хэлээд байна. Суулгаад аргачих юм яах вэ? Нэг завсарч орж ирээ. Бүгд л тэгж асуудаг л да. Гэхдээ тэр чинь угаасаа юу гэж байна? Мал гаталж гарах гаргүй тийм завь юм ашиглаж цаанаа гарч суулгах. Тэрнээс зүгээр мал идэх зориулсан тийм биш. Ер нь бол 100-ны 90% нь бол ургацсан байна. Урагч хамаадыг харгалаад байгаа юм чи. Тэр сэргэж. Нэр бол юм.
Нэг чарахтаа уцаар бүтэж байна. Оо харин тийм зүйл. Энэ тав маслик тавиарангу. Харангу. За, одоо дийлээ. Энийгдээ болсон гэж тооцоо. За бид товчлоод өгье за. Товчлоод өгье. Энэ нь бол мэдээж юм яг одоо цаг үе дээр авар бол юм байна гэсэн. А ерөнхий өвдлөр бол мэдээ сайхан юм байна. А гэхдээ одоо цаг үе дээр X-тэй зүйлүүдийн дурдах юм бол гал текст заавал юу гэж хэлэх юм бэ? За мэдээж нэг хийж байгаа саяны байгаль руу явъя гэж бодоод тэр юм зөв төлөвлөж байгаа хизээ явах хэрэгтэй. Дараагийн хүн бас миний хувьд хийж ивэл эсвэл огт хийхгүй байж болохгүй. Заавал хийх хэрэгтэй гэсэн утгаар тийм. Юу нэг зүгээр юм болов уу нэг. За тэгээд удам өгсаа талын холбоотой зүйлүүд дээр бас ачаал бүгдээ өгөөд яавал дээр юм тийм өөрөө тунгаж байгаа тийм зүгээр юм тийм. За очих хэвээр газар бол уус очих байгаа шүү. Нөгөөдөө яг одоо бол тийм доктортой бас биш байгаа шүү тийм. Маяг нөр бүх зүйл одоо алдгааргүй биш тийм. Бас алдагдаж болно гэсэн тийм. Одоо элдв хэрүүл маргаанууд гарч болно. Элдв мөнгөний асуудал үүсч болно. Тодорхой төвшин одоо хин өвдөж болно, гидэж болно тийм. Яг тэгвэл ноён руу шопинг зуртай учраас гэсэн. За тэгэхээр яг миний бодлоор бол эмзэг зүйлүүдээ сайн бодож байгаа. За би миний хувьд энэ эмзэгтэй гэж бодож байгаа. Тэдгээр зүйлээр анхаарах. За тэгээд цагийн үеэр гэдэг юм уу тэр зүйлүүдээр анхаарах. За тэгээд гарын дагаа энийг угаасаа гадагшлуулах хэрэгтэй. Юу анхаарах. За тэгээд галтаа жоох ойрхон байх. Гал жоохон хослуулсан байвал бас амар гол зохиж магадгүй. Өөрөө бас гал махтай ордонд орно шүү дээ. Жилээрээ яг үлээ. Хань. Тэгээд гал бол энэ бидний хорог нөлөө зохино. Тэгээд галын одоо тэр бараа галтаас болсон байлгаа зүгээр болов. За зөвхөн бүрдэн дээр жоохон цохоо орж ирж байна те. Урдаас анзаардаг байлаа. Тэр цохооноос үүдэлтэй хоолой ажлын хүр доотлын мөнгөний бүрдэн нөлөөлж магадгүй. Мөнгөндөө бол доотлын 2 дугаар удаас давхар нөлөөлж байгаа. Тэгэхээр зүрхний энерги тэжих, хайр, ижил хайр юу гэдэг юм. Хөөдний лаа гэдэг юм. Тэр зүйлүүдээс авч болно. За ноён энийг цэвэрлэх зүйл дээр болохоор урдаас харагдах байдлаараа хаана ихтэйгээс юм цөмрөлтүүд байхгүй учраас энэ гадны нөлөөллийг юус ярихгүй гэсэн. Доор хөлөнд орох юм. Энэ угсаа нэг програм юм биш үү? Доош амрах. Тэр зүгээр. За тэгээд энэ хэсэг харин гарын эрчим энерги гэж ярьж байна. Дахиад дараагийн удаа үзэхэд арай өөрөөр ярьж болох ба. Тэгээд үзчихэж хэлэхгүй бол одоо би хэлмээргүй тийм. Магадгүй юу хий удам угсаад нь нэ уулсны хоолол байдаг юм байна. За тэрийг магадгүй мэдэрсэн учраас өөрөө хийгээ яваад байдаг гэж магадгүй тийм. Модо тариал, галаа дахиад юу халаадаа тариал байгаль дэвтэ зүйл хийгээ тийм. Тэрнээс гадна юу гэдэг нь өөрт нь өглөг буюу буйн үлдэх хэрэгцээ угаасаа байдаг учраас бусдад туслаад тийм үйлээ хийгээл яваад байгаа. Миний хараа бол юу гэдэг нь тэтгтэр хаагас болов байна гэдэг шиг тийм. Ингээд. За тэгээд толгойн энерги үлдэх сайхан байна. За тэгээд бүр илүүч том болно. Энэ толгойн энерги жишээ дэшээ жоохон шок үзүүлэлт байна. Тэгэхээр энэ чинь бас ингээд тулахгүй цаана сав байна гэсэн. Дахиад ч нөөц байна. Дахиад хөгжих хэрэгтэй. Дахиад одоо илүү юм орж ирэх хэрэгтэй. Илүү одоо зүйлүүд бий болно гэдэг ч юм тийм. За энэ хэсэг болохоор толгойгоос зүүдний зүүн гэх юм тийм. Зүүдээс хатар анзаарах хэрэгтэй юм байна. За тэн дээр магадгүй юу болж иж юм ямар нэг гацаар орж иж юм. Тэргээрээ дамжуулан мэдээлэл авчаад өмнөдөө хийгээд ингэ явчихдаг юм аа гэдэг ч юм тийм. За энэний нөхрийг яг 얼른 전화 За ингээд товчлууд нэг юм хүүл юм байх юм бол. За тийм.